Маргаашийн бие өнөөдрөөс эхэлдэг. Ирээдүйн хойч үе хүүхэд залуусын мэрэгжил сонголтод бодит хувь нэмэр оруулах зорилготой энэхүү нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа бид боловсрол, боломж, хөгжлийн өргөн гарцыг нээж байгаа Япон улсыг онцлон хүргэж байна. Санаа бүх ирэх Японы сургалтын төвийн бэлгүүн гэдэг. Тэгэхээр Ямири компани маань энэ сонингийн тэтгэлэг гэдэг зүйл маань хамгийн анх бол Япон улсад байгаа хөдөө орон нутгийн хаслагдсан сургалтын төлбөрийн боломжгүй оюутнуудад зориулж үүсгэжсэн түүхтэй мэлээ. Тэгэхээр энэ маань болохоор хамгийн анх зөвхөн Япон оюутнуудад олгогддог тэтгэлэг байсан. Хөдөө орон нутгаас Токиогийн хавийн том хотуудад орж ирээд суралцахад хүндрэлтэй. Тийм учраас байрыг нь бэлдсэн, сургалтын төлбөрийг нь бэлдсэн, цалинтай ийм ерөнхийдөө тэтгэлэг Япон оюутнуудтай зориулдаг байсан. За тэгэхээр энэ хамгийн анх гадаад оюутнуудад зориулж үүссэн нь болохоор 2019 онд үүссэн. Монголд бол 2020 оноос эхэлсэн. Тэгэхээр одоогоор бол Азийн 8 орноос авч байгаа. Азийн 8 орноос аваа явж байгаа. Монголоос бол зөвхөн манай байгууллагаас авж байгаа. Yomiuri Төв компани. Төв компани тэтгэлийн холбоо, Япон хэлний сургууль, Монгол оюутныг хариуцсан агентлаг, Бук Ироха Япон хэл сургалтын төв. Эдгээр таван байгууллага нэг зорилгын дор нэгддэг. Зөв мэдээлэл, баталгаатай чиглүүлгийг өгч, хэлний суурийг нь бэлтгэж, гадаад дахь амьдрал сургалтын алхам бүрийг хариуцаж, эцэст нь бүх үйл явцыг нэгцэх холбож чаддаг юм. Ингэжл нэг оюутан зүгээр нэг хүсэл мөрөөдлөөрөө бус хамтын дэмжлэг бодит системийн хүрээнд Yomiuri тэтгэлгийн эзэн болдог байна. Энэ хамааралтай бүх газрууд жилдээ ерөнхийдөө 1-2 удаа ирж байгаа. Тэгэхээр сургуулийн холбогдлолтой хүмүүс ирнэ. За энэ сонингийн тэтгэлэг гэдэг маань ерөнхийдөө сургалтын төлбөр бол Японы талаас төлж өгж байгаа гэсэн үг 100% төлөгдөнө. Японы 1 жилийн сургуулийн сургалтын төлбөр 18-аас 25 сая хооронд байгаа. Тэгэхээр 2 жилийн тэтгэлэг төлбөр учраас ойролцоогоор 40 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна гэсэн үг байгаа. За сургалтын төлбөр нь болохоор цаанаасаа төлөгдөх юм байна. Байр нь бэлэн байна. Нэг тэтгэлэгтэй оюутанд нэг өрөө барай гэсэн ерөнхийдөө юм системтэй. Тэтгэлгийн оюутнууд маань Токио, Чиба, Канагаава гэсэн яг ийм төвийн 3 бүст очиж байгаа. Хамтарж байгаа сургуулиудаа ойрхон ажлын газарт нь хуваарлдаг тийм байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Бук Ироха Япон хэлний сургалтын төв. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Сайн байна уу? Yomiuri гадаад оюутны тэтгэлэг төлбөрийн Монгол улсыг төлөөлсөн Endeavor компани Ким байна. Япон улсын Yomiuri гадаад оюутны тэтгэлэг нь хичээл зүтгэлтэй, сурлага хөдөлмөрт хямддагч, төлбөрийн асуудлын улмаас Япон улсад суралцах мөрөөдлөө биелүүлж чадахгүй олон мянган оюутан залуусаар үлсэн тэтгэлэг төлбөр юм а. Монгол улсад анх 2020 оноос эхлэн өнгөрсөн жил хүртэл 300 оюутан тэтгэлгээр явсан байна. Энэхүү тэтгэлэг нь жилд 1 удаа бөгөөд энэ жил 3 сарын 10-ны өдөр 55 оюутан Япон улсад тэтгэлэгтэй суралцахаар явах бэлтгэлээ хийж байна. Тэтгэлгийн давуу талууд гэвэл тэтгэлэгт хөтөлбөр учраас сургалтын төлбөрийг төлж өгнө. Амьдрах байрыг бэлдэж өгнө. Гадаад оюутан 7 хоногт 28 цаг ажиллах хэрэгтэй тул сонин тараах цагийн ажил хийж цалин авах юм а. Цалин нь жил бүр Япон улсын цалингийн доод хэмжээг үндэслэн тогтоодог тул энэ жилээс гар дээр авах цалин ойролцоогоор 2 сая 600 мянга орчим төгрөг байна. Гадаадд суралцна гэдэг нь мөнгөтэй боломжтой айлын хүүхэд биш бол явах боломжгүй гэсэн ойлголт байдаг бол Yomiuri сонингийн тэтгэлэг нь үнэхээр зорилготой зүтгэлтэй Япон улс руу явж сурмаар байна гэсэн оюутнуудыг бүх талаар нь дэмждэг хөтөлбөр учраас улам олон Монгол оюутнууд челленж хийгээсэй гэж хүсэж байна. Yomiuri сонингийн тэтгэлэг нь Монгол улсад орж ирээд удаагүй сайн танигдаагүй учраас маш олон оюутнуудад мэдээл хүрээгүй байна. Энэхүү нэвтрүүлгээр дамжуулан олон хүнд хүрч өндөр хөгжилтэй Япон улсад өөрийн мөрөөдөж байсан сургууль мэргэжлээрээ сураасаа гэж хүсэж байна. Одоо ч гэсэн Япон улсад олон Монгол залуус сурч хөдөлмөрлөж байна. Энэ жилийн 3 дугаар сарын 20-ны өдөр Yomiuri сонингийн тэтгэлгийн дээд шатны тэтгэлэг болох Yomiuri Ikuya тэтгэлэг болох их дээд сургууль болон коллежид тэтгэлгээрээ үргэлжлүүлэн сураад төгсөж буй Монгол оюутан 17 байна. Мэдээж миний бие ч гэсэн энэхүү төгсөлтийн арга хэмжээнд оролцсон. Энэхүү их дээд сургууль, коллеж төгсөх Монгол тэтгэлэгт оюутнууд жил бүр өсөөсэй гэж бодож байна. Та бүхэн ч гэсэн челленж хийгээрэй гэж хүсье.
Ямын үрийн сонингийн тэтгэлгийг өргөн хүрээнд олон хүнд танилцуулах зорилготойгоор илүү олон монгол залуус Япон улсад суралцаасаа гэж хүсэн энэ 4 сард хөдөө орон нутгуудаар өөрийн биеэр явж тэтгэлгийн танилцуулга хийх юм а. 4-р сарын 14-ний өдрөөс 28-ны өдрүүдэд Монгол улсын 12 аймгаар тэтгэлгийн танилцуулга хийх төлөвлөгөөтэй байна. Хөдөө орон нутгаас хаанаас бүртгүүлэх боломжтой. Япон хэлний онлайн сургалт нээлттэй тул бүх оюутан залуус нээлттэй суралцах боломжтой. Бид мөрөөдөлтөд хөтлөгдсөн оюутан залуусыг дэмжихэд бэлэн байна. Япон улсад ирсний дараач мөн аливаа асуудал үүсгэхэд тусалж дэмжих тул Япон хэлний хичээлээ сайн хийж сонгон шалгаруулалтад тэнцээрэй гэж хүсэж байна. Япон улсад ирэхдээ мэдээж ямар нэгэн санаа зовох зүйл байгаа гэж бодож байна. Бити санаа зовоорой. Бид Book Iroha-гоос эхлээд Ямын үрийн гадаад оюутан тэтгэлийн холбоо Endeavor манай компани та бүхнийг тусалж дэмжих болно. Челленж хийж боломжийг гартаа атхан Япон улсад уулзахыг хүсэн ёроо. Сайн байцгаана уу? Тэгэхээр ямар оюутнууд явдаг вэ гэхлээр 18-аас 25 насны 12 дугаар ангид төгссөн ийм хүүхдүүд явах боломжтой. Өнөөдөр болохоор яагаад Эрдмийн өргөө зохицлбарыг сонгож ирсэн бэ гэхлээр 12-ын Д ангийн Балар Эрдэнэгийн сурагч маань 12 дугаар ангид төгсөөд энэ жил 6 сар төгсөнгөлөө 7 сарын эсэлтээр тэтгэлгээр явахаар болсон байгаа. Анх ингээд ярьсан байхдаа их сандраад за барыг тэнцсэн үү дээ гэд амар өөртөө ингээд сэтгэл гончижсэн чинь манай багш тэнцсэн байх шүү. Одоо ингээд виз мэдүүлэх болсон байх шүү гэд тэгтэн би бүр амар баярлаж байна. Бусад хүүхдүүд маань ч гэсэн ийм боломж байгаа шүү. Япон хэлний сургалтандаа суугаад хэлээ бэлдээд очиод тэтгэлгээр ингээд сурах боломжтой байгаа гэд мэдээлэл өгөхөөр ирсэн. За тэгээд мөн Японоос Монгол оюутнуудыг хариуцсан Япон захирал маань ирж ирсэн байна. За тэгээд энэ хүн маань бас яг энэ тэтгэлгийг хэрхэн яаж авдаг вэ? Яаж энийг аваад та эд маань ихтэй сургууль болон коллеж цаашаа хэрхэн хөгжүүлж болох вэ талаар мэдээлэл өгөхөөр өнөөдөр ирсэн байна. Хай. Нэг айшмас. 今日はですね、世界で日本しかないちょっと小学生制度を一つ紹介に参りました。この中で皆さんちょっと日本に留学に興味があってこっちに来たと思うんですけど、新聞小学生制度という聞いたことある人、朝日新聞小学生制度。日本の場合はですね、留学生は週28時間しかアルバイトができないですというのが法律で定められたんです。でもその両方やるのは相当疲れるし、じゃあそこで皆さん決めてください。私はモンゴルで大学進学するか、日本で大学進学する。日本に行って大学進学するんだったら、なるべく早く日本語勉強を始めてください。新聞小学生制度として、奨学金で学費を払ってくれますと。で、学費がかからない。じゃあ2番目、勉強ができる住まいを用意しますと。皆さんが住むところを勉強できる環境で用意します。で、さらにアルバイトしてもらっているので給料を払いますという制度なんです。Сонингийн тэтгэлгийнхаа танилцуулгыг хийгээд явхад хүүхдүүд маань асуух асуулт байна уу гэхлээр эргэн тойрныхоо хүүхдүүдээс ч юм уу тийм ээ найз нөхдүүдээсээ жоохон санаа зовдөг юм уу? Асуулт маш их бага байдаг. За хөдөө орон нутгийн танилцуулга маань болохоор 4 сарын 14-өөс эхэлж байгаа шүү дээ. 4 сарын 14-ний өдөрт оронд руу шууд очиж хоноод 15-ны өглөө ирэх хийн. За доронтоос наашаага ирээд 16-ны өдөр хинти. 15-нд системикая хийж байгаа шүү дээ. Тий, 15-ны өдөр системикая хийгээд орондод хийчээд
наашаага ирээд хинтидээ 16-ны өглөө өдөөс өмнө хийгээд за тэгээ наашаа хот руу нэг орж ирэнгүүтлээ дунд говь 17 Хинтигээс шууд 16-даа тэгээд цэцмэка хийчээд хотод дуусаад шууд хот руу орж ирнэ. Тий. Хөдөө орон нутгийн хүмүүсд ерөнхийдөө энэ тэтгэлэг гэдэг зүйл мэдээлэл дутмаг байдаг. Тэгээ өөрөө яг нэг өвөр ангаймгаас яг ингээд гараад ирсэн хүн учраас яг адилхан хөдөө орон нутгийн хүмүүсд энэ тэтгэлгийг ерөнхийдөө хөрх юм сан гэж маш их зорж байгаа. Зүүн аймагуудаар явсан байгаа. Хинтиг, Сүхбаатар орнууд. За баруун аймаг руу бол өвөр ангай, Баян онгор, Говь алтай хүртэл явсан байгаа. Гархан, Эрдэнэт, Булган гэсэн ингээд нийтдээ 10-аад аймагуудаар явсан байгаа. Яг бүр зориод ирсэн явмаар байна гэсэн зорилготой цөөхөн хүн байсан. За тэгээ тэр хүмүүс маань бол ерөнхийдөө мэдээлэл аваад энэ жил 26 оны 3 сарын 10-нд ниссэн оюутан байна. Хинтээ оюутан байна. Тухайн үед Хинтээ аймаг дээр 100 наадмын дараа ичсэн маш цөөхөн хүүхэд ирсэн л дээ. Гэтэ тэр дундаас нэг оюутан маань бүр зорин тухайн үед мэдээлэл авчаад албагдах хүмүүстэй уулзж байгаа оронд байхгүй болсон байсан. Тэгээ тэр хүүхдийг яана асуух асуулт зөндөө байсан бах та гэж бодож исэн. Дараа 7 хоногийн нэгд өдөр нь сургалтын төв дээр ирчихсэн зогсож исэн аавтайгаа. За энэ охин маань болохоор Хинтээ аймгийн 1-р сургуулийг төгссөн Туул гээд хүүхэд байгаа. Энэ хүүхэд маань болохоор Японыг бие даагаад ингээд өөрөө хичээлээ үзэж агаад тэгээд манай сургуулийн төв дээр ирээд ерөнхийдөө шалгалт аваад тохирох ангид нь оруулсан. Манайд бол N5-ын 4-ын 3-ын ангиуд байгаа. Яг нөгөө төвшнөр нь хуваагаад оруулждаг учраас тухайн үед энэ ангид болох юм байна гэдээ оруулсан. Тэгээд N5-аас эхэлсэн хэрнээ N4 хүртэл дуусгасан. N4-ийн төвшин дуусгачаад өөрөө хуваараа дахиад хичээлээ үзээд байсан. Тэгээд N3-ын GLPT шалгалтанд тэнцсэн байгаа. За манайд суралцж байгаа хугацаанд болохоор 90% дүн 98% байсан. За шинэ байршил нь болохоор баруун дөрвөн зам дээрээ буугаад гарантаараа нөгөө нэг байгаа шүү дээ гарантлаасаа. За гарантлаасаас урагшаа вокзал руугаа төвзөн баг тойрогтой. За тэрийгээрээ нөгөө төмөр замын цагдаагийн газраасаа цаашаа явгууд нөгөө ихний уулзраараа баруун гар тийш ирэнгүүт 5 давхар удаан тоосон байна. Энэ юу цом байна? Танаа сургалтын төвийн цом юм уу те? Тий нөгөө нэг сургалтаас гадаах нэг спорт дарах хэмжээ зохион байгуулдаг. Тэгээ намар. За тэгээ тэрний нөгөө нэг шилжээ явах цом гэдэг хүүхдүүдээс нэг хийсэн байна. Багийн ажиллагааг ерөнхийдөө сайжруулах ач холбогдолтой. Нэг юм хэрхэн яаж хийх вэ гэдэг ийм жижиг спортын тийм төрлүүд аягүй их байдаг. Тэрүүгээр ерөнхийдөө их хийдэг. Ер нь манай сургалтын төвөөр явж байгаа хүүхдүүдийн маань хөдөө орон нутгийн хүүхдүүд маань дийлэнх нь их тийм төвчээртэй ерөнхийдөө ачаал даах чадвар илүү байх гэдэг харагдаад байгаа сүлээд. Би одоо 19 настай 2025 оны 6 сард 10 жилээ төгсөөд тэр жилийнхээ 6 сараас Ерөнхий сургалтын төвийг зорж орж ирээд тэтгэлэгт тэнцээд одоо 3 сарын 10-нд Япон явах гэж байгаа. 2 жилийн хэлний бэлтгэл нөгөө ажил нь хичээл нь хүний хариуцлага их шаардах болов гэж бодож байгаа. Хэцүү үе байх бах, шантрах үе гардаг гэсэн. Тэгээд тэр болгоныг давчхад их амархан гэсэн дээ болох бах. Тэгээд тэрний дараагаас Японд үргэлжлүүлээд ихтэй сургууль сурах гэж бодож байгаа. Тэгээд ихтэй сургууль нисгийн инженер мэргэжлэр сурах гээд ер нь их зорьцсон байгаа. 10 дугаар ангидаа Японыг их сонирхоод тэгээд Японд сурах гэж бодоод тэгээд 10 дугаар ангидаа нэрийнхөө бас ирж сурж ирсэн. Тэгээд нөгөө тэр жилд хүүхдүүд ингээ гадагшаа яваад ийм олон боломж байдаг гэдгийг тэр үедээ мэдээд тэгээ 10 жилээ төгснөхийн дараа шууд зорж орж ирсэн. Маа сургалтын төв яг нөгөө нэг орчинд нь байгаа юм шиг мэдрүүлж чаддаг. Тэгэхээр нөгөө сурах хүсэл бүр илүү ингээд нэмэгдээд эхэлдэг. Хоорондоо бид чинь бас өрсөлдөнөө Японоор ярих гад. Ерөнхий сургалтын төвд орж ирснээр би маш олон үе таалгыг нээж чадсан. Хичээлийг хийх арга минь аягүй өөрчлөгдсөн, өөр аргууд байдгийг суралцсан. Япон хэлийг ямар гоё хэлвэ гэдгийг би мэдэж авсан. Одоо 2 жилийн хугацаанд суралцах зам минь айгүй тийм хариуцлагатай, яг хувь хүнтэйгээ тулж ажиллах цаг хугацаа болохоор хариуцлагатай хандхыг хичээж байгаа. Тэгээ 2 жилээ сурч төгсчөөд дараагийн алхам минь гэвэл их сургууль тоогоочийн сэргэллээр сурах гэж бодож байгаа. Япон улс. Тэгээ буцаад би улсдаа ирэхдээ маш том ресторан нэ гэж бодож байгаа. Өөрийн хувь нэмрээ оруулж Япон олны соёлыг Монгол улстай хослуулсан ресторан нэ гэж бодож байгаа. Би одоо 22 настай. 21 онд Монгол Улсын боловсролын сургуульд боловсрол судлаар сурж агаад тэгээд сурж явах явцдаа яг энэ миний сурж байгаа мэргэжил болохоор яг миний хүсэж байгаа мөрөөдөж байгаа зүйл
арай биш юм байна гэдгийг ойлгоод сургуулиасаа 1 жилийн чөлөө авч явах үедээ Ирүүха сургалтын төвийг судлаад заах арга барил нь өмнөх сургалтаас илүү давуу тал маш их байсан. Нэг юм болохоор бас нэг 100% виз гаргалтаараа маш өндөр байсан болохоор би Ирүүхаг сонгож суралцах шийдвэрийг гаргасан. Анх нэг ярилцлага өгөөд тэнцэн гэсэн хариугаа сонсоод бол маш их баярлж байсан. Би яг амар шахуу хугацаанд ярилцлага бэлдээд орж исэн болохоор бараг тэнцэхгүй байх таа гэж амар бодож исэн. Гэтэ одоо ярилцлагандаа тэнцсэн шүү, ирээ суралцаарай гэдгийг сонсоод маш их баярлж исэн. Бас бидний виз одоо дахин 100% гарсан болохоор бас маш их сэтгэл өндөр байгаа. Гадаад руу ямар ч орн руу виз мэдүүлэхэд батлан даагч гэдэг хүн шаардлагатай байдаг. Батлан даагч нь оюутны аав ээж нь ч юм уу те дансандаа мөнгө байршуулаад дансны хуулга аваад нийгмийн даатгалын юм материал аваад ингээ мэдүүлдэг байгаа. Ямар ч тех шаардлага байхгүй. Ягаад гэвэл Америкийн төв компани тэтгэлэг учраас төв компани маань Монголын энэ оюутан маань манай тэтгэлгийн оюутан шүү гэд биднэрт одоо материал гаргаж өгдөг тухайн оюутанд. Тэр тухайн оюутныхаа материалыг авчид мэдүүлэхэд 100% виз гардаг байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Бүк Ирүүха Япон хэлний сургалтын төв. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. 2 жилийн хэлний бэлтгэлийн тэтгэлгийг бол манайх бол амлаж байгаа. За тэрнээс хойш бол оюутнууд ерөөсөө өөрсдөөс нь шалтгаална. За тэгэхээр бидэд бол энэ Монголдо анхан дунд шат буюу N4 түвшин хүртэл заана. Зарим оюутнууд N3 түвшинтэй явж байгаа. Тэгээд энэ 2 жилийн хугацаанд N2-оос дээш түвшинтэй төгснө. Цаашаа өргөжлүүлэх боломж юу байх вэ гэхлээр ихтэй сургууль коллежид өргөжлүүлэх бүрэн боломжтой. Энэ боломж бол бүх хүүхдүүдэд нээлттэй. Энэ боломжийг тэгтээ ямар оюутнууд авах вэ гэхлээр 2 жилийн хугацаанд 90%-аас дээш байх ёстой. Хэлний бэлтгэлийн эрдэс 90%-аас дээш байх ёстой. N2 түвшин дээд түвшнээс дээш түвшин авсан байх шаардлагатай. За дээрэс нь ажлын газар дээр ямар нэгэн асуудал үүсээгүй ч юм уу те ажлын газрын тодорхойлолт байж иж цаашаа ихтэй сургууль коллежид бүрэн өргөжлүүлэх боломжтой. Аюу гоёга. Яг хүсэж явж байгаа болохоор одоо бүгдийг чадна л гэж бодож байна. Одоо юу ингээл 10-нд явчихсан. Хүүхэн өөрөө хичээвэл ер нь боломжгүй юм гэж байхгүй. Тэгээ хийвэл чадна гэж манай багш нар дандаа хэлдэг. Тийм, яг одооны хүүхдүүд бол хамаагүй нөө нээлттэй болсон. Тэгээ өөртөө илэрхийлж байгаа байдал эдгээр бидний ирэхээс мэдээ шал дуралчихсан байгаа. Яг нөгөө анх яг хичээл нөгөө багш нар өөртөө яг зөв хийж чиглүүлэх хэрэгтэй. Одоо жишээлбэл нөгөө ингээ анги нийтээрээ нэг нь одоо үг унших те одоо өгүүлбэрээ хэлж яхад одоо зөв буруу хэлэх нь зөндөө гарнаа. Энэ үед ингээ та нар нийтээрээ нөгөө шоолж инех биш. Яг ингээ шоолоод инех юм бол хүн нөгөө өөртөө итгэлгүй болоо дахиад ингээд нөгөөдхөө мэджсэн ч мэддэг юм а хийж чадхаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нь эсрэгээрээ дэмжиж наадах чи ингэж хэлдэж шүү гэдэг ингээд туслах хэрэгтэй шүү. Жишээлбэл чи одоо ямар өнүүд байгаа юм бэ? Сасирареru, хамесасирареru, канагерибонаримасен. Япон хэлэн чи өөрөө ил үсэг байдаггүй. Илийг нөгөө хөвчлээ ирээр орлуулж хэлдэг. За нэгдүгээр группийн үйл өгдөл како, канакеро хоёрхтаа какеро. За ихгүй икеро. За хэдүүлээ авчиад яа како утганы үйлээ бичих та хэлбэр тэ хэлбэрүүд дээр хувирахтаа бүгд дандаа 2-р группийн үйл өгшгээр хувираад явна шүү гэж харсан байгаа.
Би Дархан аймгаас ирсэн. Хамт явж байгаа хүүхдүүдтэй бас амжилт хүсье. Яг цаас сэтгэл айгүй өндөр сургалтанд орж ирээд одоо 6-7 сар суралцаад тэгээд энэ 5 төвшин төгсөөд тэгээд явж байгаа. Цаашдаа ер нь одоо загварын мэргэжлээр суралцъя гэж бодож байгаа. Тэгээд тэр хүртэл одоо хэлээсээ сураад одоо ажилласаа игээд тэгээд амьдрандаа гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Ингэж явах боломж олгосон багш нартаа баярлалаа гэж хэлмээр. Манай сургалтын төвийн багш нар бол зэтгэлээсээ заадаг. Бүх нийт явж байгаа найзуудаа өндөр амжилт хүсье. Хөдөө аж ахуйгаар сурна гэж төлөвлөж байгаа. Өөрөөгөөс ирсэн. Ер нь инженерийн талаар сурна гэж бодож байгаа. Ирээдүйн сургалтын төвөөр дамжуулаад Дархан аймгаас 5 хүүхэд Японд руу явж байгаа. (2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр. Хэн нэгний хувьд энэ өдөр бол энгийн л нэг өдөр. Харин Монголын ирээдүй болсон эдгээр залуусын хувьд амьдралынх нь ихний том амжилтын өдөр байлаа. Тэд зүгээр нэг мөрөөдөөгүй өдөр бүр хичээж, шалгалт бүрдэх бэлтгэж, алхан бүрийг өөрсдийн хүчээр давсан залуус. Энэ өдөр бол тэдний хувьд энгийн нэг өдөр биш, харин ирээдүйн боддоор эхэлсэн өдөр байна. Олон 100 жилийн түүх дэвшилтэд боловсролын тогтолцоогоор дэлхийд танигдсан Япон нь олон мянган залуусын амьдралд шинэ боломж, шинэ эхлэлийг бэлгэлсээр ирсэн юм. Тэр дундаа Японы нэр хүндтэй Yomiuri Shimbun сонингийн 100% тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн олон орны залууст боловсрол хөдөлмөрөөр амжилтад хүрэх үе талхыг нээж өгсөн онцгой боломж үлээ. Японы Yomiuri сонингийн 100% тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд албан ёсоор хэрэгжүүлэгч Бук Ирооха Японы хэлний сургалтын төв нь 2020 оноос эхлэн өнөөдрийг хүртэл олон 10 монгол оюутан залууст шинэ боломж, шинэ ирээдүйн үүдийг нээж өгсөөр байгаа юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Бук Ирооха Японы хэлний сургалтын төв. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Мошимоши. Хай, минна дайжабу десу ка не? Мо тошка шимашта ка? よかったです。どうですか？何かありますか？ああ。はい。ああ、よかったですね。ちょっと待ってね。ちょっと待ってよ。大丈夫大丈夫。これだけでも。Би хамгийн анх Өвранга мэрэгд гэдэг сургуульд сурж исэн. Тухайн үед тэр мэрэгд сургууль маань болохоор Японы Осака хоттой тийм найрамдлын холбоотойгоор Монголд анх удаа 10 жил Японы хэл заах юм мэрэгд гэдэг сургууль байгуулагдсан 1998 онд. Тэгээд тухайн үед зөвхөн эхний 50% хүүхдүүдийг шалгаруулж авсан. Тэр 50% хүүхд дотор тэмцээд баг сургууль учраас баг сургууль 50% хүүхд авч исэн. Тэгээд тэр донд тэмцээд Японы хэлний анх суурай тавьсан гэж хэлж болно. 4-р ангида анх 24-лээ Японд руу явах завшаан гарсан. Тэр маань болохоор Дулам сүрэн багш гээд
манай Үрэн багш байгаа. Японд заадаг. Хомстэй буюу айлд 7 хоног. Тухайн үед бол дөнгөж буусан сэтгэл бол бүр үнэхээр ийм газар байд юм уу? Миний хувьд бол ерөөсөө баг хоторж үзээгүй. Үрэн аймагаас шууд Японы Осакад ингэ буусан байгаа. Нүд нээсэн. Тэгвээсээ энэ газар сурах хэрэгтэй байна гэдэг ийм зорилготой болсон. Тэрнээс хойш ерөөсөө Японы хэлээр дагнж явсаар байгаад 2012 онд Асахи санингийн тэтгэлгээр явж исэн. 2 жил одоо энэ санингийн тэтгэлгээр яваад эмэгтэй хүмүүсийг айгүй цөөхөн авдаг гэсэн. За эхний 2 жил бол санингийн тэтгэлгээр суралцаад цаашаага бизнес удирдлага чиглэлээр 4 жил сураад тэгээд 6 жил суралцаад 18 онд Монголд ирсэн байгаа. Миний хувьд бол би өөрөө нөгөө яг үнэхээр Япон явмаар байдаг. Гэтэл төлбөрийн боломжгүй байдаг. Аав ээж маань тий шууд ингээ гаргаад мөнгө байхгүй. Тэгээд энийг олж авсандаа айгүйх олцуурхдаг. Тэгээд энийг цаашдын хүүхдүүдэд хүргээд явах юмсан гэж айгүй хичээдэг. Хүүхдүүдийн хувьд бол хичээж чадгал юм бол энэ тэтгэлгийг авах боломжтой. Хэрэглэгчдэд цэвэрх юм байх хөх нь хамгийн чухал сурталчилгаа. Япон улсын хөгжлийн нэгэн чимээгүй хөтлөгч хүч болж ирсэн энэхүү хөтөлбөр боломжийг зөвхөн өгдөггүй харин хөдөлмөрөөр ирээдүйг бүтээх ухааныг хамттан түгээдэг онцлогтой. Тэгвэл өнөөдөр энэ нэр хүндтэй үнцэнтэй тэтгэлийг Монгол залуус маань хүлээн авч өөрсдийн ирээдүйг шин төвшөнд эхлүүлэх гэж байна. Мэдээж нөгөө сонин тараах ажлыг хажуугаар нь хийж байгаа. Япон маань өөрөө 7 хоногт 28 цаг ажиллах хэрэгтэй. Эрхийнхэн хүрээнд сонин тараах ажлаа хийж байгаа учраас хүүхэд маань цалин авна. Тэр цалин бол ойролцоогоор 2,500,000-ыг гар дээр авдаг. Энэ маань бол сарын хэрэглээнд хангалттай хүрдэг. Эсвэргээрээ бидэд одоо энэ тэтгэлэгт оюутнуудынхаа аав ээжтэй 2-3 удаа уулзалт хийн. Энэ уулзалтыг болохоор эсвэргээр хүүхдүүдтэй бити мөнгө явуулаач. Би даах чадварын хувьд хүүхдүүд маань энэ мөнгөө сартаа хүргэдэг шүү. Заавал ч хүрдэгэ. Эсвэргээр хүрхгүй байна гэд хүүхдүүд нь ингээ залгаад байх юм бол хэрэглээ маш өндөр байна. Энэ дэр анхаараарай. Бити мөнгө явуулаа гэж ер нь бол цагтаг. Хил хязгаарыг давсан боломж нь хичээл зүтгэлээр хэмжигдэх ирээдүй болдог гэдэг. Энэ бол шинэ үеийн Монгол залуусын сонголт. За одоо юу хийж байгаа лээ? Ажилтаа гарлаа. Шиний чоконы таралттай. За өнөөдөр нэгдэх өдөр сонин нэг иймэрхүү зузаанд байвэн. Урдлын сонин маань энд байгаа. Энд юмын өрий. Тэгээд энд болохоор туслах сонингууд маань нэж байна. Дэмдэ маань одоо таралтанд гаргах гэж байна. Цоглог байна уу? Хэдэн цагт орж ирсэн? Сэнийг гэл жоохон өнгөрөв. За амжилт. Болгоомжтой яваа. Мараас хичээлсэн хичээл ихэтэл ажилдаа яг сайн сураад тасаад их хичээж байгаа. Манайх нөгөө Япон улсын элчин сайдын яамны хажууд байж байгаа. Наашаа андууд нүгээд ирсэн байгаа. Баруун зүгээс ирдэг оюутнууд дийлэнх хүмүүс байдаг. Тэгээд яг нөгөө багшийн дээдээ байсан чинь маш их төвжээд ороод айгүй олон хүмүүс хоцорч хичээлээс тасалдах тохиолдол гараад байгаа учраас дээрээс нь дахин маань томорсон байгаа. Тэгэхээр хичээл хийхэд ер нь тухтай болсон учраас наашаа нүгээд ирсэн байгаа. Таны артын бас нөгөө оюутнуудад зориулаад баахан Япон манга юу. Оюутнууд маань ерөнхийдөө энийг аваад уншаасаа гэж айгүй хүсдэг. Тэгэхээр энэ манга дээр байгаа гарч байгаа энд үрсээр ерөнхийдөө аниме үздэг. Одоо оюутнууд маань хихэн ерөнхийдөө аниме үздэг шээ тийм ээ. Тэгэхээр анимегээс Японд сурч байгаа оюутнууд аюул их байдаг учраас бас давхар уншаасаа гэж хүсдэг. Манай хүмүүс маань ерөнхийдөө Ямири сонинг очиод хараад байгаа шүү дээ. Ямири сонингаас гадна бас нэмэлтээр хэд өөр сонингууд бас байдаг. Тэгэхээр тэр сонингуудыг бүгднгийн сонголтын төвлөрөд тавьчихсан байгаа учраас одоо хараалыг. Сонин маань ерөнхийдөө Гиннесийн ном бичигдчихсэн. Өдөрт одоо сая 700,000 хэвлэлтээр Гиннесийн ном бичигдсэн байгаа. Тэгэхээр Монгол одоо хүн амын маань тал хувь гэсэн байхад нь шүү дээ. Тийм ээ өдөрт хэвлэгдэжсэн тухай дээ. За одоогоор бас мэдээж яг сонин уншиж байгаа хүн багасч байгаа ч гэсэн одоо дэлхийдээ бол ерөнхийдөө нэгдүгээрт орж байгаа гэж яригддаг. Бүрэн аймгийн мэрэг сургуулийн дулаамсан гэдэг багш байгаа. Тэр багш маань Японоор ингэж танилцуулсан байгаа. За жишээлх юм бол энэ Баян аймаг байна. Энэ бол Тархан байна. Бүрэн аймаг байна.
Тэгэхээр Бүк Ирооха манай сургуулийн төв маань хөдөө орон нутгийн маш сайн сурдаг, тэгсэн хэрнээ тэтгэлэг авч чаддаггүй, тийм ээ, яаж явахаа мэддэггүй, хаанаас хэрхэн яаж мэдээлэл авч авах уу гэдгээ бас мэдгүй байгаа хүмүүс байх юм бол бас манайхыг хараасаа гэж хүсэж байна. Хөдөө орон нутгаас 12 дугаар ангид төгсөнгүүтлээ Бүк Ирооха Японы сургуулийн төвд маань суралцаад суурэ тавиад тэгээ Япон руу ингээд суралцгаар явах боломж байгаа. Япон улсын нэр хүндтэй Yomiuri сонингийн тэтгэлгийг Монголд хэрэгжүүлэгч Бүк Ирооха Япон хэлний сургалтын төв. Тэдний зорилго зүгээр нэг сургалт явуулах биш, харин Монголын өнцөг булан бүрт амьдарч байгаа 12 дугаар ангид төгсөөд ирээдүйнхээ замыг хайж байгаа олон мянган залуусын мөрөөдлийг бодит болгох юм. Тиймээс тэд зөвхөн хотод хүлээж суудаггүй, харин өөрсдөө зорж очдог хамт олон юм. Аслагдсан аймаг, сум бүрт хүрч боломжийн тухай, ирээдүйн тухай, өөрийгөө өөрчлөх нэг алхмын тухай тэд ярьсаар явдаг юм. Энэ бол зүгээр нэг мэдээлэл түгээх аялал биш, харин мөрөөдөл түгээх аялал гэлтэй. Манай сургалт маань болохоор ажлын 5 өдөр хичээлж байгаа. Одоо ISAC гэж ярьдаг тийм ээ. Эхлээд хүнтэй мэдлэл сурах хэрэгтэй гэдгийг заадаг. Цагаа барихыг ёстой гэж заадаг. Өдөр болгон юмыг давтах ёстой гэдгийг ер нь сурахыг хичээдэг. Сайн биш байж болно. Тэрийг заавалч өдөр болгон давтаад байх юм бол тэр нь 2 жилийн хугацаанд бол маш өндөр үр дүнд хүрдэг. Манай сургалтын төвөөр явсан 2023 онд явсан оюутан маань Японы Nippon University буюу Nihon Daigaku ихтэй сургуульд одоо суралцаад явж байна. Японд ч гэсэн маш алдартай Япон оюутнууд хүртэл өөрсдөө орж чаддгүй юм ихтэй сургууль байгаа. За дээрэс нь дадлага ихтэй мэргэжлийн коллежид бол төлбөр маш өндөр үүдэг. Жишээлх юм бол одоо өсчин байна. Нарийн баавар сурж байгаа бас нэг оюутан байгаа. Тэрийг бол та бүхэн бичлэгээр харах бах. Ерөнхийдөө Японд одоо яг дадлага хийгээд суралцаад явж байгаа. Ихтэй сургууль, Японы ихтэй сургууль, коллежийн 1 жилийн төлбөр бол 25-аас 35 сая хооронд байгаа. 4 жил өргөжлүүлнэ гэдэг маань ерөнхийдөө 120 сая төгрөг хэрэгтэй гэсэн үг нэг хүүхдэд. Гэтэл энийг бол цаанаас нь өөрийнх нь 2 жилийн хичээл зүтгэлийн үр дүнд бол авах боломжтой. Мөрөөдөл гэдэг зүгээр нэг хүсэл биш. Түүнийг бодит болгодог зүйл нь зориг, хичээл зүтгэл, зөв боломж. Япон улсын Yomiuri сонингийн тэтгэлэг нь дэлхийн олон орны залуус шин замыг нээж өгсөөр байна. Өнөөдөр бид энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулаад хэдхэн залуусын түүхийг харлаа. Харин маргааш энэ боломж чиний ч өмнө нээлттэй байж болох юм. Тиймээс маргаашийн өөрийгөө өнөөдрөөс эхлүүлээрэй.